өнөөдөр бид гурав ямар дугаар хичээлээ? Цэцэг тарих. Тэ? Цэцэг тарих гэж. Энэ хоёр хоёулаа цэцэг тарих гэж байгаа байхгүй. За би та хоёрт Баясал амар хоёр. Тий, баясал амар хоёр. Би та хоёрт шүү дээ, тий, ийм цэцгийн сав бэлтцсэн байгаа. За аваарай. Тэгээд та хоёр түрүү энийг юу гэдэлээ? Шавхаа гэж нэрлээ. Эн чинь цэцэгний хөрс байхгүй юу? Бор шороо, элс, бордоо ингээ нийлээд, ингээ гурван юм нийлээд ийм хөрс бэлтсэн байхгүй юу? Хөө юм сав. Хөрсөн бэл. Хөрс. Хөрс шороо бэл. За одоо тэгээд за та хоёрт ингэн. За яж гараа. Нэ. Энэ хурцыг аа. Гулуулаа болох. За энэ хүрзээр яах юм? Энэ хүрзээр нь штэ тий. Жижиг хүрзээр. Би та хоёрт туслана. Би бол өөрөө тавьчих. Жижиг хүрзээр юм шүү. За та хоёр энэ надад ямар том хурц шорооноос нь тэг. За ингэж болно. Сольж. За тэг. Том байна. За энээсээ энэ рүүгээ ихий. За бич. Хөрснөөс. Аха. Ингэж хараа. Аллууга. Нэгдүгээр үл. Йоо. Йоо. За ээж би туслая. Үсэлээ. Ингээд эхлээ савнда жоохон хөрс хийн ингээд. За. Үзэж байгаа хүмүүс бас сайн тогтоод ах. Юусээ ямар би ингээд жоохон хөндөлөөд үгүй заяа. Миний ханцууд басгаа шүү. За. Ханцууд. За яж гараа. За ингээд ав. Миний ингээд бэлтчихсэн. Энийг энэ жижигхнийг ингээд ав. Аа. За. Юу даа. За чи өөрөө. Тэг жоохон хатуу. Би ингээд савныхаа хэмжээгээр би энэ амраа их чинь ингэсэн байхгүй юу? Энэ дээр ингээд том ингээ хүндээ болгоод өгсөн зөөлөлцсөн байхгүй юу? Эднэрийг ингээд хүрзтэй тавчих. Тэгэхгүй бол юмыг хүчээр бяраар хийх юм бол ингээд тасах нь шүү дээ. За. Би ингээ хутлаа. За яж гараа. Яа тийшээ гэдэг. Тэгэхгүй бол асах юм шүү дээ тий. За яж гараа. Би өөрөө авч. Тий энэ би та хоёрыг хажуудаа ингээ хянаад хийлгэж байгаа учраас ийм Наад ямар их юм. За зөндөө их болчлоо тий. Тэгээ энэ хүрээ байгааз баяслаа. Энэ нэг хүрээ байгааз та хоёр харж гин үү? Савныхаа энэ хүрээнд хүртэл хийн шүү заа юу. За ялаа би туслая. Би автсан. За баясал баяр. Тэгээ яагаад ийм хийсэн юм? Амрах ерөнхийдөө дүүрээд дууслаа. Тэгэхээр зэ би чамд туслаад. За би. За ичээр за. За алцсан. За энийг ингээд зөөлхөн ингээд их чанга дарахгүй шүү заа юу. За чинийх болцсон байна. Амраа. Нэг жоохон. За л итэг. За ер нь болцсон байна. Тэгэнгүүтээ за одоо энийг цааш нь тавьчих. Ийшээ дүүрнэ гэсэн шүү дээ. Биш энэ хүрээ. Энэ хүрээ байхгүй. Энэ эднэр нь болоогүй шүү дээ. За болно. За одоо ингэж. За одоо ингээд хөрсөө бэлтцсэн. Хөрсөө бэлтчихээр байж хараа. Энэ шавхай ингээд жоох ингээд тарай хөрсөө иймэрхүү болгоцсон байгаа. Баяслах юм болцсон. Энэ савраар ингээд. Би маас тусч байгаа юм шиг ингэж. Яг үнэ. За маас л турах байгаа юм шиг яачих. За болно. Тэгэнгүүтээ одоо цэцэг суулгах голынх хэрэгтэй байх юм. За би чам савар өгнө. За юу хөрсөө ингээд. Та хоёр өмнө цэцэг тарьж ирсэн үү? Өмнө цэцэг тарьж ирсэн. Тарьж ирсэн? Хаан тарьж ирсэн? Би нөгөө ийм цаасаа өөрөө жижигэн махта аав ээжтэйгээ би бол анетагаа бас анетагаа хамтдаа жижиг тарьж үжижсэн. Цэцэг тарьж үжижсэн. Амар ч бас танах чинь 100 мод тарьсан гэдэл үү? Тий. Тэрийг чи санаж гин үү? Санаж гин. Тэгвэл чи чинь туршлагатай юм ба шүү дээ. За ингээд голд нь цэцгээ суулгах. За наатахаа бодож. За одоо энийг өөрөө чи ингээд хөрсөө зөөлөн. Нүхээ бэлтэн. За зөөлхөө. Жичгэн нарийнхан хараа та хоёр энийг хартаа иймхэн нарийнхан биш дээ. Тэгээ энэ үндсийг ингээд далд ортолт нь ингээд суулгана. Би энэ хоёр. За тэгээд. Би лав энэ томыг суулгана. Баяслах юм бэлэн болсон. Би лав энийг даасч гин. За одоо хоёр дахь үйлдэл нь болохоор ингээд нөө нэг шороогоо ингээд бэлтцсэн энэ дээрээ үндснээс нь зөөлөн бариараа. Жохон нүх гаргаад, голд нь нүх гаргаад тэгээд за одоо ингээд зөөлхөн
Би голдон нүх гаргачих. За чи гаргачих. Энэгээр гаргачих. Энийгээр гарах энэ нарийнхаа. Тэгэнгүүтээ. За баясал одоо өстой жинхэнэ. Ингээд үү? Дахиад гүнзгий. Чинийх иймэрхүү урттай шүү дээ. Тэгээд хөрсөнд нь одоо энийг гараараа янзалчих. Төмөрөнд гимтчих. Ингээд үү? Тэгэхээр ч гар. Ингээд үү? Гарын зааварчлан дараа нугаачих. Ингээд үү? Тий. За би одоо энийг тавьчих. Арай юу вэ? За яж гараа. За Чам туслая. Би чам туслая. За. Энэ хөвчих байдیں۔ Ингээд хийцлээ. Устаана. Тэр авч. Ингээд. За ингээд суулгачвал амар. Гарын заван боллоо яана. Гурав дахь нь ингээд цэцгээ суулгаад Тэгээ буулна. Яг үнэн. Тэгээ нөхөө яа. За надад өглөө би буулаадах юм. Болно. Одоо эн чин төмрийн тэр би буулаа. ингээд цэцгийг чин гимтэх гээд байгаа зү. Би буулаадах. Энүүгээр болохгүй л дээ. Алий. Би буулчих. Тэр зөөлхөн за одоо болно. Одоо услахаа биш үү? Услахаа байж нэ. Услахаа Амрыг байж. амрыг болохоор би өнөдөө уснаар байна. Би энэ таван цэцгийг тайрсан те. За та хоёрын шороо жоохон багтаад байгаа учраас одоо би та хоёрт юу яагаад гэе заяа. Юу вэ? Таны гар. Би угаачна. Бэлэтэй тариулах хэрэгтэй л дээ. Би ингээд чамд аваад өгье. Чи юу яач? Натаараа зөөлхөн дараараа хөрсөө заяа. За. Нөө цэцгээ гимтээч вэ? Би өөрөө тэгээд Ишээч. За натгаач. За ер нь болсон шүү. За маа. Миний гал шадаа болчихлоо яана. Дараа нугаач. Дараа нугаач. За. Цэцэг ер нь ямар ашиг тустайг та хоёр мэдгүй. Би хідээ услах юм. Энэ миний ус байна. За байж. Энэ л миний ус байна. Цэцэг чинь янз бүрийн зориулттай штэ. Та хоёр мэдгүй. Хамгийн гол нь яадаг юм бол бид хоёр бас өрөөндөө манай өрөөнд бас энэ том цэцэг байгаа зү. Нэр байна. Тий. Тэр биднэрт ямар ач тус өгж байгаа? Битээ ингээд ийм алзгар штэ. Тий. Том болцсон байхгүй. За одоо энэ чиний цэцгээ услах юу шүү. За юу. Тэгээд миний цэцгийг услах нь. Энэ. Энэ шорот штэ. Зүгээрээ түрүү нөгөө нэг шороо усарцсан. За одоо багхаа услаарай. 1 2 3 и. За багхаа услаарай. Аха. Цэцгийг услахаар яадэ. Болоо юу? Дахиад жоох нөгөө талд нь жоох. Тайлуулах юм уу? За болно. За товл. Бас аха ахиад бүгдийг нуучлаа ш тэр шороо. За ахиад. За яг болж байна. За. Бүгдийг нууцлаа яана. За болцсон. Одоо ингээд та хоёр Одоо энэгээ жоо надад одоо энэ хэрэггүй. Надад тус. Одоо ингээд болцсон. Одоо шүү дээ те. Хамгийн гол нь энэ ямар үтгэн болчихоо. За Ингээд чавгаа. ингээд тарчлаа. Ингээд Би энийг хаяах юм одоо. цэцгийнхээ тухай хэлүүлээ. Энийг яах нь? Дараа нь чин цэг. Энэ одоо энэ дүүрусаа яах юм? Баяслын юу цэцгэн жоох ус нь ихтцэн. Жоох ус нь тэгэхээр зэрэг усын нэгэнт ингээ ихтүүлсэн бол маргааш услахгүй амраачих хэрэгтэй заа юу. Та хоёр хүүхдүүдтэй тарьсан цэцгээ харуул да. Бариад уу? Ингээд бариалах ингээ. За амар энийг тарьсан. Баясал энийг. Би ямар аимхай биш юм бэ? Аимхай биш ээ нөө. За та хоёр ингээд яагаад тийм цэцгнээсээ юу? Яагаад усын ихтүүлчихээр үү? Зүгээр наадах чинь тэгээд юу маргааш ихэд усан таарчин заа юу. Цэцэг тарихаар юу нь хэцүү вэ? Юу нь амархан байна уу эсвэл? Гоё юм уу? Надад татлаа хэцүү. Хэцүү байна уу? Яагаад? Надад амар гоё байна. Тэгэхээр биш үү? Энэ хоёр цэцгийг чинь ингээд зөндөө том болохоор зэрэг том савнд хийгээд том шороонд ингээд суулгацсан байхгүй юу? Үндэстэй наваад. Тэгэхээр та хоёрын цэцэг гэсэндээ тийм болно шүү. Та хоёрын тэр хоёр цэцгнийг хажууд авчиж тавьчих. За. Ингээд та хоёрыг услаа том цэцэг болтол нь тавь шүү заа юу. Надад нэг селфидэг ихтэй ах юм. За маа. За чи нанаа тавьчих. За амар хаан тавих юм. Цэцгээ. Би ингээд энэ ногооных нь хажууд За тавина. тэг. Би л тэрнийх нь хажууд тавина. Чи бас ногооных нь хажууд тавина. Үнд нэг нүд унтсан биш. Тэр лего тоглоомноос. За нааш өгч.
Ууе. Авахгүй. За би авч. Би дараа нь авч. Би авч. Нүд өнцөг биш дээ. Салбетка хамраа. За та хоёр сууж одоо би та хоёрт гоё юм ярьж өгье. Би авчаа. Би авчаа. Автгаа дээ дээ. Дараа нь авч. Би авчаа. За амраа суугаарай. Би авчлаа. Юу вэ? Хүсээ хатаас. Цэцэг тарьчлаа шүү дээ тий. Хэрвээ услахгүй тэгээ савын томруулахгүй орчих юм бол цэцэг ургаж чадахгүй. Услахгүй бол яах вэ? Өхөн. Ингээ хөдөлгөөнгөө бас анти юм идсэн шүү дээ. Тий. Шараа идсэн шүү дээ. Тий. Тийм. Тэрнтэй адилхан цэцэг бас усаар ундалдаг байхгүй. Тэгээд гоё ургадаг. За. Тэгээ гоё өндөр ургадаг тий. Өндөр том болгоод энэ тасалгааны агаарыг цэвэрлдэг байхгүй юу? Хүнийг хүчил төрөгчөөр амьсгалах боломжийг олгодог байхгүй. Та хоёр ингээд цэцгэндээ шороо өгöd байгаа юм уу? Тийм. За. Энэ ч миний цэцэг мөн үү? Энэ хоёр их сонирхолтой байсан болтой. Цэцэг тарихаар гэр бүлээрээ тарихаасаа илүү тэрийг хамгийн гол нь арчлах хэрэгтэй. Тэгэд хүүхдүүдэд нөгөө тарьсан цэцгээ услах нь өөрөө хүүхдүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлдэг. Гэр бүл дотор байгаа өөрийнхөө хийх ёстой ажлыг цэцгээ услах тий. За хог тарьсан бол хогоо ингээд цэвэрлэх гэх мэтчлэн нөгөө хүүхдэд өөрт ноогдсон ажлыг цагийн хуваарийн дагуу үүрэг хариуцлага болгоод өгөхөд цэцэг бол бас маш чухал юутай байдаг. За амьтан тижээхэд байна, цэцэг тарихад байна, хүүхдийн оролцоо маш их нэмэгддэг. Тийм учраас хүүхдийн гэрүүл доторх оролцоог нэмэгдүүлэхийн тулд өөрсдийнх нь гар бие оролцуулсан ажлыг хийлгэж агаарай. За нэвтрүүлгийн өндөрлөе. За тийм нэвтрүүл хүүхдүүдтэй юу гэж хэлмээр байна? Цэцгээ яах юм? Цэцгээ хайлаа, услаа, бас шороо идүүл. Бас нөгөө өндөгний цагаан байдэн штэ өндөгний хальсыг бас маш сайн ингээд нунтаглаад хаяа жижигхэн багхан зэрэг хийж болдог. Тийм бол тий нунтаг болгоод хийж өгдөг. Нунтаг шарын нутаг. Өндөгний хальсыг за тэгвэл нэвтрүүлэн өндөрлөхгүй. Унтаасаа нүдээ угаагаад ой вэж унтаасаа шүдээ угаагаад нүрээ угаагаад тавтай сайхан унтаасаа шүдээ угаагаад нүрээ угаагаад тавтай сайхан нэсарэ баяртай. За одоо дараа хэдүүлээ мод тарина заяа. Хаашаа? Чи мод тарьж үтсэн те? 100 хэцүү байсан уу? Гэрийнх нь мод тарихад санаж гинөө? Хүй. Санахгүй. Тэгээд хаана мод тарих? Энэ мод тарих юм уу? Энэ мод. Харин хаана тарих вэ? Хүй, гадаа тарих шүү. Хүсхийн зихэр шон айс
Өдөрийн өдөр өнгөрч Үлгэрийн цэхэр шуун байсан Зүудний хөлгөр одонд аялаад Зумбилгийг шүн эсий Тавтанаар сорой амт нүхтөө Тавтанаар сорой ах дүүсээ Тавтанаар сорой алтан дэлхий Тавтанаар сорой алсын одоо Нартай тихимиг өдөр өнгөрч Нарийн цэхэр шуун эсий Эртний хөлгөр одонд аялаад Их мөнхий шүн эсий Тавтанаар сорой амт нүхтөө Тавтанаар сорой ах дүүсээ Тавтанаар сорой алтан дэлхий Тавтанаар сорой алсын одоо Тавтанаар сорой алсын